Манай орны эрүүл мэндийн салбарт нэг тулгамдсан асуудал байдаг нь хүүхдийн эрүүл мэндийн асуудал юм а. За тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэхэд сайн санаад хүмүүсийн хандив тусламж бас тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. За өнөөдөр гэхэд хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нэн шаардлагатай няран инкубаторыг бэлгэлсэн юм үйл явдал боллоо. За энэ мэдээллийг одоо та бүхэнд хүргье. Үндэсний статистикийн газрын судалгаагаар 2010 оны эхний 5 сарын байдлаар 27597 хүүхэд төрснөөс 625 няраа нэг ой хүрэлгүй эндсэн гэдэг харамсалтай мэдээлэл байна. За энэ нь няраа хүүхдийн эрүүл мэнд өсвөл боожлтод анхаарах шаардлагатай тоног төхөөрөмжийн хэрэгцээ байгааг илэрхийлж байгаа юм. За өмнө нь манай улс бусад орноос хэрэглэж байсан мөн хэрэглээд дууссан инкубаторыг авч байгаа хэдэн шаардлагатай байгаа нярaan хэрэгцээнд хүрэхгүй байх тохиолдол гардаг байжээ. За харин одоо бол байдал сайжирч их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд одоогийн байдлаар 13 инкубатор байж байна. За энэ удаад нэгийг хандваснаар 14 инкубатортой болж дутуу төрөлтийн нярайг эрчим тэмчилгээнд хамруулах боломж бүрдэж байна. За тэгэхээр инкубатор маань бол дутуу хүүхдэд хэрэглэгдэх ийм тоног төхөөрөмжлөлтөө. За сүүлийн жилүүдэд бол одоо дутуу төрөлт маань бол нэлээ Монголд бол одоо жирэмсний 28-7 хоног буюу одоо 7 сартаагаас бид нар тоосдог байсан бол 5 сар хагас буюу 22-7 хоногтой 500 граммаас дээш хүүхдийг одоо төрөлт гэж үзээд дутуу хүүхдийг амьдруулах юм арга хэмжээ авч байгаа учраас л инкубаторын хэрэгцээ бол нэмэгдэж байна. За энэхүү няраа инкубатор нь Герман улсад үйлдвэрлэсэн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж дагалдах хэрэгслийн хамт очиж байгаа юм а. За нийт өртөг нь 26 сая төгрөгийн үнэтэй энэ аппаратыг авахд дэлхийн 14 оронд суугаа Монгол улсын 210 гаруй иргэн хандив өргөж зарим аж ахуйн нэгжүүд хувь нэмрээ оруулжээ. За яг ийм аппаратын дутагдлаас болж хүүхдээ алдсан гэр бүл гэхэд 1 сая төгрөгийн хандивч мөн үзүүлсэн байна. За өвчин зовлонтой өвдөж зовсон олон хүүхэд Монгол улсад төрж байгаа нь энэ асуудалд үнцээр шинжилэл хийх ёстойг сануулж байна. За цөөхөн хүмүүс нь өндөр зардлаар гадаад улсыг зорж байгаа бол зарим нь хандив тусламжгүйж харин олонх нь амнаас алдаж байгаа юм а. За тиймээс асуудлыг нэг хүнд биш нийт олон чиглүүлж бодлого хөлбөрт багтаж бусдад үлгэр дуурайл болгохоор зорж байгаа нь энэ юм байна. Манай эрүүл үрс гэрэл ирээдүйд төрийн бас байгууллагын санаачилж хандив тусламж арга гэж өгж байгаа юм а. Энийг худалдаж авахд дэлхийн 17 орноос 230 гаруй монголчууд хандив өргөж оролцсон байгаа. Мөн Монгол улсаас 16 аж ахуйн нэгж байгууллагууд хандив өргөж оролцсон. За тус төрийн бус байгууллага нь 2011 онд байгуулагдсан цалин авдаггүй, ашиг хөөдөггүй, харин бусдад уриалж бусдын өгсөн хандивыг бодит ажил болгодог байна. За анх 10 гаруй сая төгрөгийг цуглуулж хүүхдийн эрчим тэмчилгээний тацаг цоошин 3 хяналтын монитор, мөн харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуулийн орон зайн баримжааны сургалтын талбай байгуулж өгсөн зэрэг үйл ажиллагааг явуулжээ. За энэ удаад 26 сая төгрөгийн өртөгтэй няраа инкубаторыг олон хүний хандив тусламж дэмжлэгээр их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд бэлгэлж Монголын ирээдүйд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт сэтгэл санааны асар их өгүүлбэрийн тусламжийг гардууллаа.